Баримтат өв нь бичиг үсэг, дуу, дүрс бичлэг зэрэг олон хэлбэрээр хадгалагдан үлддэг соёлын өвийн хөдлөх дурсгал юм. Баримтат өвийг дараах байдлаар ангилна. Баримтат өв нь бусад соёлын өв дотроос илүү тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байдаг учраас тухайн үндэстний түүх соёлыг үнэн бодиттойгоор гэрчлэн нотлоход югаарч орлуулшгүй чухал ач холбогдолтой юм а. Говийн байгаль түүхийн музейн сан өмнөгт дэлэг мэлнийг, дэвтэрчилсэн 40, сударчилсан 211 баримтат өв буюу нийт 253 ширхэг баримтат өв хадгалагдаж олон нийтийн хүртээл болж байна. Музейн сан өмнөгт буй өнөд баримтат өв. 9 эрдэнэ судар буюу Утагт Дойд Жаагийн зүрхэн хэмээх хөлгөн судар. Уг судар нь боломол хар дэвсгэртэй цаасан дээр 9 эрдэнээр бүтээсэн бэхээр өнг ялган төвд үсгээр гараар бичсэн ховор нандин судар юм. Жадан судар бол ганжуурын тэргүүн бот. Судрын дээр ном залж болдоггүй бөгөөд Бурхан багшийн эрхэм зарлиг их хөлгөний тухай өгүүлсэн ховор нандин баримтат өв юм.